За үүний өмнө бид нар хүчний цэгтэй харьцангуй моментын тухай ярилцсан байгаа. Одоо тэгвэл хүчний цэгтэй харьцангуй моментыг яаж тодорхойлох вэ гэдгийг жишээн дээр авч үзье. За биднэрт нэг ийм тахир хатуу бий өгөгдсөн байна. Тэгш өнцгөр энд болчихсон. За энэ үзүүр нь B. B үзүүр дээр хөдөлгөөнгүй хаантайгаа бэхлэгдчихсэн. Нөгөө А үзүүр дээр F хүч өгөгдөж байна. Хэвтэй чиглэлээс 60 градусаар хазайсан F хүч байна. Энэ зай B 200 м. Энэ зай А 160 мм. За ингээд хүчний хэмжээ нь 800 Н. За тэгвэл F хүчний B цэгтэй хайрцангуй моментыг тодорхойлно. За хоёр аргаар тодорхойлж үзье. Нэгдүгээрт бид нар хүчний цэгтэй хайрцангуй айлгуур моментыг тодорхойлохдоо хүчээ мөрөөр нь үржүүлж байсан. За тэр аргыг хэрэглэе. Хүчнийхээ мөрийг тодорхойлохын тулд эхлээд би хүчний шугамаа татлаа. За хүчний шугам руу B цэгээсээ перпендикуляр болголоо. B цэгтэй харьцангуй момент бичих байгаа учраас B цэгтэй харьцангуй мөрийг олохын тулд B-гээс перпендикуляр болголоо. За энэ бол B-тэй харьцангуй F хүчний мөр буюу H байна. За бичээ. M B F B цэгтэй харьцангуй F хүчний момент нь ямар тэмдэгтэй байх нь вэ гэвэл хэрвээ бид нар цагийн зүүнний эсрэг эргүүлэх чиглэлийг нэмэх гэж тэмдэг дүрмээ тогтоох юм бол хасах тэмдэгтэй момент үүсгэр харагдаж байна. Яагаад гэвэл B цэг дээр бэхэлчихсэн. B-тэй харьцангуйгаар F хүч ийшээ үйлчлэхэд цагийн зүүнний дагуу эргэж байгаа учраас хасах чиглэлд эргүүлээд хасах тэмдэгтэй момент үүсгэнэ. За тэгээд хэмжээ нь хүчийг өрчих нь мөр буюу H байна. Хүчний хэмжээ биднэрт өгсөн байгаа. Мөрөө тодорхойлохын тулд энд баг зэрэг гурвалжин бодъё. За эхлээд энэ хоёр хэмжээг метр шилжүүлж 160 мм гэдэг бол 0.16 м. За 200 мм чинь 0.2 м гэсэн үг. За H зайгаа олохын тулд би энд хоёр хэсэг хуваах хэрэгтэй болох нэ. За энэ булангаас иш нь бас перпендикуляр буулгаад энд нэг тэгш үнцэд гурвалжин үүсгэж. За тэгвэл энэ тэгш үнцэд гурвалжны энэ тал нь биднэрт олох боломжтой байгаа. За тэгэхээр энд 60 гэсэн үг үү те. За ингээд нэг гурвалжин. Дараагийн хэсэг нь болохоор энэ зай. Энэ зай энэ зай хоёрын нийлбэр нь бидний H мөртэй тэнцүү байх нэ. За ингээд тэгш үнцэгт оруулж байна. Бодъё энд 60 градус гэсэн үг үү те. За энд 60 гэхээр энд бас нэг тэгш үнцэгт оруулж үүсээд эндээ 30 градус гэсэн байна. Эндээ тэгш үнцэгтэй. За тэгэхээр энэ зай бол А гэсэн гипностой тэгш үнцэгт гурвалжны 30 градусын эсрэг катет буюу А синус 30 градус. Энэ зай бол Б гэсэн гипностой тэгш үнцэгт гурвалжны 60 градусын эсрэг катет буюу Б синус 60 градус байх нь. За ингээд энд авчираад орлуулъя. Хасах тэмдэгтээ F-ийг үржих нь А синус 30 градус. За нэмэх нь B синус 60 градус. За ингээд тоогоо орлуулчихъя. Хасах 800-г үржих нь 0.16-г үржих нь синус 30 чинь 0.5. За нэмэх нь 0.2-ыг үржих нь синус 60 гэдэг чинь 0.866 тэнцүү хасах тэмдэгтэй. За бодолтыг хийгээд хариуг гаргасан байгаа. Хасах 202 зууны 56 ньютон метр гарч ирж байна. За дараагийн арга нь хоёрдугаар арга.
За надад бодлогын өгөгдөлд шууд өгсөн B, A зайг шууд хэрэглэхийн тулд би F хүчийг үйлчлэлийн A цэг дээрээс нь харилцан перпендикуляр хоёр байгуулагчид задлая. X тэнхлийн дагуу, Y тэнхлийн дагуу хоёр байгуулагч. За бичи F гэдэг хүчийг би X-ийн дагуух нэг байгуулагч нэмэх нь Y-ийн дагуух нэг байгуулагч хоёрт задлаад энэ хоёр байгуулагчаар нь солилцох юм. За тэгвэл X-ийн дагуух хэвтэй байгуулагч нь энэ нь Fx. Y-ийн дагуух буюу босоо байгуулагч нь Fy. За энэ хоёр хүчний чиглэл Fy дээшээ Fx баруун гарт дээшээ байх юм бол буцаагаад нэмэхэд F өөрөө гарах ёстой. Хүчийг байгуулагчид задлахдаа хоёр юм анхаарна. Нэгдүгээр буцаагаад нэмэхэд F нь өөрөө чиглэл нь гарах ёстой. Түүнээс гадна хэмжээ нь гарч байх ёстой. За хоёр байгуулагчийнхаа хэмжээг нь тодорхойлъё. Fx нь. За эндээс үзвэл F гипностай тэгш үндэст гурвуулжны 60 градуст нь алсан каттайгаа учраас F косинус 60 байх нь. Fy нь 60-ын эсрэг катттай тэнцүү байгаа учраас F синус 60 гэсэн модултай. За ийм хоёр байгуулагчаар нь F хүчийг солилоо. F хүчний оронд түүнтэй эквивалент ийм хоёр хүч үйлчилж байна гэсэн. За ингээд дахиад B зэгтэй харьцангуй F-тэй эквивалент хоёр хүчнийхээ моментыг бичье. M B зэгтэй харьцангуй Fx-ийн момент нэмэх нь B зэгтэй харьцангуй Fy-ийн момент хоёрын нийлбэр гэсэн үг. За эхлээд Fx-ийн B-тэй харьцангуй моментыг бичье. За хүчний хэмжээ нь F косинус 60 гэсэн хэмжээтэй. За мөрийг тодорхойлъё. B зэгтэй харьцангуй Fx гэдэг хүчний шугам энэ явж байна. Энэ шугамаас ийш нь перпендикуляр буулгалаа А-тай тэнцв. Үржих нь А гэсэн байх нь. Одоо тэмдэг тодорхойлъё. B-тэй харьцангуйгаар Fx гэдэг хүч мөн л нар зүв буюу цагийн зүүнээ дагуу эргүүлэх учраас хасах тэмдэгтэй момент үүсгэж байна. За ингээд нэгдүгээр нэмэгдэхүүнийг тодорхойллоо. Хоёрдугаар нэмэгдэхүүн буюу B-тэй харьцангуй Fy байгуулагчийн моментыг бичье. За хэмжээ нь Fy синус 60. За үржих нь мөрийг олъё. Fy хүч энэ байна. Fy хүчний шугам энэ босоо шугам. За босоо хүчний шугам руу B-гээс перпендикуляр буулгалаа. Мөр нь B-тэй тэнцв. Үржих нь B. За ингээд тоогоо орлуулъя. Тэнцв 800 хасах тэмдэгтэй 800 үржих нь косинус 60 0.5 үржих нь А 0.16 метр. Хасах нь Fy чинь F синус 60-тай тэнцүү буюу за би энд Fy-ийг бичих илүү бичсэн байна. Энийг бол бичих шаардлага байхгүй. Fy нь өөрөө F синус 60-тайгаа тэнцүү шүү дээ. За F 800 синус 60 0.866 B 0.2 метр. За ингээд тоогоо орлуулах юм бол хоёр хасах тооны нийлбэр хасах буюу за шалгаад үзээрэй 200-200-ны 56 ньютон метр адилхан гарч байгаа. За тэгэхээр би энд яагаад заавал энэ шиг сонгож авсан бэ гэхээр ихэнх тохиолдолд хүчний мөрөн бодлогын нөхцөл шууд өгдөөгүй байдаг. Түүнийг бодож олох шаардлагатай байдаг жишээлбэл энд байгаа шиг. Тэгвэл бид нар хүчийг харилцан перпендикуляр байгуулагчид задласнаар энэ гурвалжингуудыг бодох ажлаас чөлөөлөгдөж байна. Шууд мөрөн харагдаж байх тийм байгуулагчдад задлахад хамаагүй хялбархан байдаг юм шүү гэдгийг энд анхааруулах гэсэн. За түүнээс гадна бид нар нэг теорем, Вариньоны теорем гэсэн чухал теоремыг энд батлаад гаргачихж байна гэсэн. Ямар теорем байдаг вэ гэвэл за ямар нэгэн R гэдэг хүч нь E-гээс N хүртэл олон байгуулагч хүчнүүдийн
тэнцүү үйлчлэгч буюу нийлбэр нь байгээ. За хэрвээ ийм байх юм бол М. За ямар нэгэн Оц ихтэй харьцангуй энэ тэнцүү үйлчлэгч R-ийн момент нь түүний байгуулагчид болох тэр F, E-гээс N хүртэлх бүх хүчнүүдийн моментуудынх нь нийлбэртэй тэнцүү байдаг гэсэн ийм теорем байна. За энийг мөн хүчний системийн тэнцвэрийн бодлогод батгахад их хэрэгэлдэг байгаа. За нэр нь Вариньяны теорем. Нийлбэрийн ямар нэг зэгтэй харьцангуй момент нь нэмэгдэхүүнүүдийн энэ зэгтэй харьцангуй моментуудын нийлбэртэй тэнцүү гэсэн ийм теорем байдаг юм байна. За баярлалаа.